одоо ганцаардаа талхаж байхад нь аманд нь орж ирдэг тий. Сэтгэлд нь хань болдог. Тийм л нэгээс хоёр мөр ядаж биччихсэн гэж боддог. Хүн альва юмсыг амьдралыг дэлхийн ертөнцийг ч юм уу жоохон юм үзэж таньсныхаа дараа хүнд яг бичих тухайн сэдвийг барьж авах цаг хугацаа гэж байдаг юм байна гэдгийг ойлгосон. 11 сард аав маань бурхан болж исэн. Тэгээд яг энэ шүлгийг тухайн үед би яг 11 сард бол бичиж байгаагүй баха. Одоо ингээд яг он толлоор нь ингээд хөөгд бодгоо яг хизээ бичижсэнээ санддаг байхгүй юу. Үнэхээр л яг тэр үед надад ганц ойр санагдчихсэн зүйл нь салхи юм шиг тэр төснөөр 11 сарын салхи юм шиг санагдчихсэн юм болов уу гэж боддог. За хамгийн дулаахан шороонд ор хамтдаа аавыг минь үлгийдсэн 11-р сарын салхи. Уус хичнээн дүнсгэр царай муутай харагдана вэ? Угтаа тэднийс өдөр төвснүүд галбраан гэж шууд намраглангаа тэнгэрт нисгүүслээ тасчиж хаяад яс зурж өнгөрдөг ихийн их хүйтнийг туулж яруу нариг эсвэл орон гэрээ санаачлах үед ганцаардаг чиг шовдор хүн гिचтгээд шоолд суудаг баг. Дөнгөнөн буй модтын дэргэд төлийн битээр сууж төлөөд отсон хамгийн ойрын хүмүүсээ санан ганцаардна. Хэсэг цагаан ус хин нэг чандлаад хэсэгтэл үл задарч сарнинам. Орь хүйтэн тавирган завсраар салхисэй гэж цэл залуухнаараа дарж чинь тийм өчөд чамайг л удаж алхна. Хамгийн ойрын садан 11 сарын эслэгээ. Энийг би битсэн гэж юу гэж боддог. Тухайд миний дотор ямар нэгэн хүн орж сууж хаад надаар бичүүлсэн юм болоо гэж боддог үе бас байдаг. Би яг энэ уран бүтээлээр дамжуулаад бичих оролдлогууд хийгээд ч юм уу тий би өөрийгөө баг бүтээж байгаа гэж ойлгож байгаа. Тий жүжигийн зохиол болоход ихний текстүүд их гоё ингээл гоё хоорондоо яриад ийм штэ чи бити ийм тогтмол уснаас ууж нааш урсгал уснаас ууж ял даа чи гээл ингээл тэгэл тэр ихнийхээс ихтэл хүн татаад эхэлчихэж байгаа юм да яг тэр бас их юу гоё дүрсэл тэр нөгөө тэр орчин байгалыг бас их гоё дүрсэлж илээ тэр ирээ тэр гоё гараад тэгээд үйл явдал текст ингээл эхлэнгүүт л хоорондын харилцаа эхлэхэд л шууд ингээд их гоё хүний ингээд сэтгэлийг татаал эхэлчихлээ л те цаашаа яах өрөвдмөр за энэ хоёр л нэг л тийм хөглөх нь яах вэ гэж өмнөөс нь ингээд шууд хайрлахад анхны газрын тухай ярьж байгаа тий танилцуулж байгаа. Алгасаж болохгүй нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За өнөөдрийн бидний ярих ном бол маш өвөрмөц сонин ном байгаа. Америкийн зохиолч Нобелийн шагналт Джон Стенбекийн хамгийн алдартай, хамгийн шуугантай, хамгийн амттай, хамгийн өвөрмөц бүтээлүүдийн нэг болох Хулганууд ба хүмүүс гэдэг бэсрэг армаа. За энэ гайхалтай номын тухай ярилцаач гэж бид Улсын драмын эрдмийн театрын жүжигчин та бүхэн одоо олон дүрээр нь дэлгэцэнд болон тайзанд бүтээсэн олон дүрээр нь мэдэх манай энэ цаг үеийн авьяаслаг онцгой жүжигчдийн нэг сугарын Болд Эрдэнэг урьсан. За Болд Эрдэнэ маань бидэнд энэ жүжиг шиг кино шиг үнэн амттай энэ гоё номын тухай ярилцах болно. За ном мэдээж таалагдсан биз дээ. үнэхээр гоё сонирхолтой тийм ном санагдсан. Тэгээ нөгөө нэг Америкийн одоо 30-аад оны үеийн амьдралыг харуулсан тийм одоо энгийн одоо арт иргэдийн амьдралыг харуулсан хоёр найзын тухай. Тэгээ хамгийн гоё нь болохоор нөгөө яг одоо жүжиг болчоор тийм жүжигийн одоо ер нь бол бүтэн жүжиг болчоор тийм гоё санагдсан л да. Харилцсан диалог ярим текстүүд нь их гоё энгийн тэгээ нэг тийм сүртэй ингээл гүн ухааны юм ярихгүй маш гоё энгийн хэрнээс цаагаараа гоё зөрчилтэй драматургтай тэгээ хот 9-2 өөр дүр ингээ гарч байгаа их гоё санагдаж байгаа юм л да. Ялангуяа тэр нөгөө Лени гэдэг дүр байна шүү дээ. Лени Смол гэдэг. Тэр бол одоо бүр ингээд их гоё тийм хайралмаар юу гэмдэ хүүхч шиг тэгээ уншихад их гоё амттай. Тэгээд дээр нь одоо бас ингэж санагцаад нөгөө юуны нэг юу гэдэг юм бэ төгшүүр төрөөд гэдэг чинь уншиж байгаа хүнд ингээ за энэ хоёрын нэг юм мөрөөдөл нь биелчээсээ те нэг эдлэн газартаа болчоос одоо гэж өмнөөс ингээ өсөд яг ингээл төгсгөлд нь болохгүй нь ингээл мэдрэгдэж байгаа юм л да те эзээч болохгүй энэ өөр хүмүүс байдаг те
Тэгтэл нэг тийм төгшүүртэй ямар нэг юм болох гоо тэр нөгөө эдлэн дээр ирээл одоо нөгөө нэг ажилд орсноос хойш ингээл дандаа нэг юм ямар нэг юм болчих үедээ нэг юм хүнтэй хүртэл ойр тусгаас одоо айгаал өмнөөс нь харамлах тийм гоё одоо үнийг их гоё татхаар тэгж бичигдсэн зохиол санагдсан. Үнэхээр гоё амттай тэр дүр бол үнэхээр амьд шүү. Чи чамд бол жишээлбэл алинд нь хинтэн тоглолчмаар санагдсан. Уу яг ер нь юу надад бол илүү гоё тэр таалагдсан дүр нь бол одоо тэр Ленни Смол байлаа. Даанч ихтэй нөгөө тэр чинь нөгөө гадаад харагдах тэр бүр нэг бүр өөрийнхөө Берт тинкийг мэдгүй тийм одоо асар хүнээс 10 дахин Берта тий зүр хүний гарыг атгахад бяц атгачих хэмжээний тийм дүр учраас миний хувьд л тарахгүй л хаалт. Гэтэ яг зүгээр юуны хувьд бол их гоё. Голын ирээд ирээл амардаг штэ ус уугаал. Тэгэл тэрнээс эхлээл бүр ингээд гоё сонирхолтой авчиж байгаа байхгүй. Ирээл хүүхч шууд усан толгоогоо хийж шунгаал те их гоё юм баяр баясгалантай шууд инээл эхэлдэг те. Гүй чи уснаас уугаач ямар сайхан байна. Ярьж байгаа нэг гоё хүүхчийг амьдралыг гоё яг тэр зөвхөн одоо цагаараа гоё амьдрдаг. Нэг тэр үедээ гоё ажралыг хамсдаг. Илүүтэй юм бодож шаналдаг. Дандаа уртлага мартаа явчихдаг. Тэгэл нөгөөдийнхөө үйлийг яг дагаж хийгээл. Тэгээ тэр нь их гоё хүний ингээд сэтгэлийг татаад одоо хүнд ингээд шууд ингээд хайрлагтаад эхэлчихэж байгаа байхгүй. Гэгээлэг те бүр хүн. Одоо нөгөө юу шиг л байхгүй да нөгөө одоо нөгөө Forrest Gump-ийн одоо Forrest шиг те яг ингээд айгүй гоё юм. Тэр нь их гоё энэ зохиолыг гоё амттай шимтгтэй болгож байгаа юм бол гэж санагдсан л. Жүжигч хүн зохиол уншихтаа дандаа ингээд дотроосоо яг нэг жүжигчний зохиол уншсаар та нар чинь тасцсан байгаа шүү дээ. Тэгэхээр яг хин нэг рүү ингээд ороод уншинтаа гэдэг. Би хоёуланд руу чамайг яасаа батсан бүр магадгүй ингээд тоглолт тий хоёуланд нь чи ингээд тоглолт хоёр өөр юм нэг тийм сайхан сэтгэлтэй хүүхэд шиг тий нөгөөх нь бүр тэрнийг авч явж байгаа тэрнийхээ төлөө хариуцлага хүлээсэн тэгсэн мөртлөө бас тэр чинь нэг тийм цаана айгүй гоё гэгээ хүн байж байгаа байхгүй тэр гоё мөрөөдөл нь халдвартай Хоёр дүрдэгтэй тис үү? Нэг нохоогон бодуулдаг юм билэ. Мухар гэдэг нөхөр байдаг шүү. Тий, нэг тэр нохоогон бодуулдаг хүртэл тэр нөгөө мөрөөдөлт нөгөө Жоржийн мөрөөдөл автаад. Тэгээд нөгөө нэг хар байдаг шүү дээ нөгөө адуучин. Тий, нөгөө жүжигчэнд ганцаар байдаг тий. Тэр хүртэл бүр автаад тий. Тэр их гоё. Тэр мухар чинь нөгөө нэг юу яадаг шүү дээ. Яг гурвал ингээл яриад мөрөөдөө суудаг шүү дээ. Бүр ингээд байд суугаад тэр мөрөөдөлтөд автаад нөгөө байд суухан болоо. Тэгээ нөгөө мухар хэлдэг шүү дээ. За би оролцъё танаа юунд ч те. Надад хураасан мөнгө байна. Тий. Одоо би $300 ч хураацсан гэж те. Тэр хоёроос л хамаагүй баян би. Тий. Тэгээд дахиад би 50-ыг авчин ерөөс ингэж авъя гэл. Бүр тэгээд тоглолоо аваач тэр нөгөө нийгэрт ирээл. Тэгээд тэр нь бас нэг гоё юм ингэж байгаа байхгүй ингэж энэ мөрөөдлөө ярихаар нь өмнөөс нь ингэж одоо айгаа те энэ мөрөөдөл нь ямар нэгэн байдлаар баларчих үед нууж ягаад нэг юм мөрөөдлөө биелүүлчихээсэ гэж хүн ингэж уншиж байгаа юм ингэж гоё хөтлөөж явахаар айгүй хурдан дуусчихлээ шүү дээ. Тэгэхээр ингэж паркет дуусчих юм шиг. Бас ингэж ерөөс уншсараа дуусчих байгаа. Тайсан дээр тоглолцоход үнэхээр гоё хүний сонирхол татахаар тийм л санагдсан. Унших болгондоо хаанаас нь зөксөн 50 чадахгүй байсаар халт дуустал уншдаг. Тийм гоё амттай. Тийм гоё юм. Тэг би бас баарж хат энэ нөгөө эндээс нөгөө их санаа манаа авч кинонууд бас гарсан юм шиг л байна. Яг өөр 92 онд хийсэн кино үед юм л шүү дээ. Яг энэ нэрээр хийгдсэн киноос байдаг юм байлаа. Нөгөө Джон Малкович энэ төр тоглолцсон. Гэтэ нөгөө нэг бас юу хамгийн түрүүнд яг ингээл зохиол уншаа эхэлж яхад нөгөө юу их санаанд орсон байх надад нөгөө ногоон бүс гэдэг кино байдаг шүү дээ. Тэр ингээ шууд санаад ороод тэрний чинь угаасаа энэний санаа авсан гэд юу яасан бэ тий. Харин тийм шүү дээ. Тэрэн дээр ч угаасаа ногоон гэсэн тэр нөгөө нэг том биетэй юу тэр яг хард тоглолцсон болохоос шүү дээ. Яг л иймэрхүү хүн байж байгаа. Тэр хулган байдаг чинь бас яг энэ зохиолын бэлгэдэл юм байл. Тэгээд тэр өш нөгөө анх нөгөө юун дээр ирдэг чинь нэг юм голын ирэг дээр ярьж байгаад нөгөө хулган ингээд халаас нь хийцэмдэг шүү дээ. Тэгээд тэрийг нуугал их хөөрхөн хүүхчиг тэгээд аавш шидчихэд тэгэд нөгөө нэг юун түлэнд явуулдаг шүү дээ. Аль ч түлээ болоод тэр. Тэгээд түлэнд яваад чагнасан чинь ус туулаад цаанаас нэг хулгана аваад ирэнгүүт нөгөөт нь аваад ирэгээд чи битгийл та үлдээч гэлсэн зүгээр үг гэж ингэ загнаад тэгээд авчаад бүр хоош идсэн чинь хүүхчиг ингээд цаашаараад ингээд тэ өвдгөө тэрврээд ингээд өмөлцөөд өөлээд нөгөөтөө буцаа өрөвддөг. Тэр хоёрын бас нэг юм хоршлол нэх гоё. Нэх гоё тийм нэг гэгээ нэг юм хүнд айгуу гоё буулгад нэг зүрх ингэж гоё догдолт юм л өмнөөс нь ингээд нэг гоё сэтгэл айгүй хөдөлжээ. Айгүй хэцүү амьдрал, айгүй хэцүү орчинд байж байгаа хүмүүсийн тухай ерөнхийдөө ингээд нэлээд дарамттай маягийн зохиол мөртлөө цаана ямар гоё өөдрөг те нэг л тийм нэг хүн ёсны нэг гоё юм ингээд яг яхаарахгүй тэмдэрсэн тийм Стенбекүүд энэгээр үнэхээр онцгой гоё. Манайд бол одоо Стенбекийн хамгийн сонин энэ хүмүүст үнэхээр таалагддаг зохиол гэдэг нь юугаар мэдгэж байгаа юм. 3 хувилбараар гарсан.
Үнэхээр эн чинь зарим зохиол бол тэр баргийн зохиол яг 3-4 хувилбараар орчуулагдсан зохиолууд бий л дээ. Гэхдээ ихэнх зохиолыг тэр орчуулсан байлиг л орхичдаг ш. Тэгэнгүүт эн чинь хүмүүст үнэхээр гой санагддаг учраас уншиж үзсэн. Энийг орчуулах юмсан гэдэл шууд өөрөө барьж авт юм шиг байна. Тэгээ одоо энэ холгонууд болон хүмүүсийн тухай гэдэг. Холгонууд ба хүмүүс 3 дахь хувилбар нь болохоор холгоны амьдрал, хүний тавилан билүү нэг тийм ийм одоогоор өөр нэрээр юм шүү дээ. Өөр жоохон нэрнүүд нь өөр. Би энэ өөр нэрнүүдийг хараад ямар ч байсан одоогоор миний мэдж байгаагаар 3 хувилбар орчуулагдчихад байгаа юм байна гэж бодсон. Айл хувилбар нь сайн мэдэхгүй хамгийн гол нь энэ бас өөрөө тэр зохиол үнэхээр амттайг юм бас шинж байхгүй. Чи үнэхээр гоё. Жижигхэн богинохон нэрнээсээ гоё. Тэгээд энэ одоо тэр дүр болгон маш зөв. Ямар гоё зурсан. Зүгээр ингээд орж ирээд гарч байгаа дүр нь хүртэл тэрний хөөрхий сүлдэнд явцдаг тэр айлгүй хүүхэн бас ямар гоё дүр вэ те. Орж ирээд тэгээд нөгөө бас толгой хаагуутсч түүний ялтаа болохоор тэгээд хөөрхий яг алаач гэж алдаг. Тэр чинь ингээд хүн эхлээд уншиж байгаа хүн бол тэр хүүхнийг нэг юм уу нэг хөнгөмсөг нэг юм юу байна гэл ингээд бүгд жоохон дург. Гэтэл яг тэр сүлд тэр хүмүүс яатсан үед ярьж байгаа яг өөрийг нь ойлгохоор жоохон яриан дундаас тий адууны жүчэнд ярьдаг. Бүгд ингээд хот руу явцсан. Тэгэхэд би одоо энэ юм уу тэнийг хар юу хоёртой ч үлээ нэг ингээд цогсож юм уу гэл ингээд өөр хөвс мөрүүлэг ярьдаг шүү дээ. Яг ийм болмоо мөрөөдөл нь ямар гоё нэг юм хүнд нэг хайрлуулах тий нэг тийм л тэр хүүхнээс үнэртэй байгаа юм нэг. Надад бол хийж санагдчих нэг юм хүнээр гоё хайрлуулж олонний анхаарлын төвд одоо байхыг хүсдэг юм шиг тий. Тэгээ үнээр хайрлуулад ингээд явах нэг тийм хүсэл мөрөөдлөөр тэрийг хүн одоо сонсдгоо те ингээ хинч сонсдгоо. Тэгээ яг тэр нөгөө буржгар гэдэг нөхөр гардаг шин амхан. Тий. Яг тэр хэсгийг сонсоход тэр бас хүүхэд байгаа байхгүй те. Нөгөө хүүхдэрээ нэг чи ямайгүй авьяастай чи ер нь Холливуд дод болох юм байна гэдэг нэг жоохон хүүхдийг хашгируулсан чи яг тэрнүүрээ итгээд үлдсэн. Тэгээд одоо болтол тэр хэдийгээр нэг тийм явдалтай хүүхэн болцсон ч гэсэн нөгөө хүүхэд цагийнхаа нөгөө од болох мөрөөдөлтөд хөтлөгдөд явж байгаа нэг тэр охин юуных нь хэвээрээ үлдсэн. Тэгээд наваа хинч сонсдгоо гэдэг ярьдаг нөгөөдг нь. Хин тэгэл Ленид ярьж байгаа тэгээд. Тэгээд тэр юуны нөгөө тэр Лени хин хоёрын Жорж хоёрын нөгөө анхны бас нөгөө юугаа бас ярьдаг шүү дээ. Тэр нэг Жорж хиндээ нөгөө горцгор үлээ нэг өндөртэй тэр өндөө дай нөлөөтэй нэг нөхөрт ярьдаг шүү дээ. Анх танилцсан. Тэр түүхнээс их гоё ингээд түүх ярьдаг шүү дээ. Нөгөө Клара гэдэг нэг аав эгч нь байж байгаа. Тэрийг өөрөөс мэддгүй ингээд хулган нөгөөд. Тэгээд тэрийг ингээд анх Жорж тэр хоёр чинь танилцаад хөтлөн дээрлэгдэг байсан юм л шүү дээ. Бүр оромжлоод тэг мангараар дуудаад зодож бодох юусоо хөдөлдүүлээд тэгээ намайг тэгтэл чинь намайг зүгээр ингээ миний бүх ясыг ингээ хэмхчээд хайчих хэмжээний тим бяртай бүр тим тоймгүй бяртай гэж байж над юусоо ингээ миний өдөөс юм хэлж чаддгүй дүүргэж доромжлдог гэсэн ус руу үсэр гээл нэг өдөр те дээш л өөр болдог шүү ус руу үсэр гэдсэн өдөр шууд сэлж чаддгүй нүгээр нь ус руу үсрээл тэгээ өөрөө очиод бөөнөр нийлээ авраа гаргаад өгөөд баярлал уг нь тэр хүн өөрөө те би ус руу үсэр гэдэг жахт гарч ирээд бүр над баярлал миний амийг авчлаа өстө үнхээр баярлаа. Над улам ингээд тим одоо юу гэм их гоё нэг юм санагцаа. Энд ялангуяа тэр хиний дүр бол Ленигийн дүр бол үнхээр яасан ч гоё бичигдсэн. Хүүхч дүндээ гоё жүжигчин хүнд хийх юм айгүй ихтэй. Тэ ингээд тоглох дүрмөр явчихсан. Их гоё. Ер нь айлал бүх дүрүүд нь тийм байл л дээ. Ер нь бүх дүрүүд нь тийм. Одоо тэр мөрөөдлийн ярингууд шууд тэд гэхдээ тэр харчи хөрөвдөлтөө өөрхий би ч гэсэн яа гэж хэлсэн аа. Сүүлдээ бас хаяга манад байгаа те. Миний төрөний текстнийг ер нь яагаарай. Тэр хар адуучин те. Адуучаа. Яг тоглосон шүү ч гэдэг лөө те. Тэгээд тэгсэн мөртлөө тэр хүний цаатал бас тийм бүгдээрээ нэг тийм өөрийн гэсэн нэг зарц хөлсний ажилчин тийм юунаас өөр хэмжээнд өөрсдийгөө авчих орон зайтай болохыг хүсэж байгаа. Тэр нэг тийм ямар гоё тийм уйрам тэр дотор тэр юмыг мэдэрч байгаа нь их гоё тэр хин Лени ч аим бас тэр юм мөртлөө тэр мэдрэмж нь айгүй мундаг шүү дээ. Нөгөө чи яагаар ингээр тэгвэ мэгвэ одоо ингэж болохгүй шүү гэдэг нөгөө Жорж жоох яагаад чинь нөгдөг чинь энэ надад энэ таалагдахгүй нэ явъя гэд эндээс явъя гэддэг шүү дээ. Бас тэр юм уу ямар тийм дөрүүд гоё бичигдсэн юм байна лээ. Тэгээд тэр юу нь бас одоо тэр
Тэг чи нөгөө 30 оны л үйл явдаг. Тий, одоо Америкийн хамгийн хэцүү ч одоо 20-аад оны сүүлээр үлээ нөгөө том хямрал болдог чинь. Тий, 29 он ч л. Тий. Тэгээд 30 одоо энэ нэг 30-аад оны үйл явдал юм шиг байгаа. Тий. Энэ чинь өөрөө 37 онд хэвлэгдсэн ном шүү дээ. Тэгэхээр 30-аад оны ихэнх үе яг нөгөө хэцүү үе. Тэгэл тэнд чинь бүгд хэцүүцсэн, бүгд л өвгөө тэгэл одоо өөрхий нэг юу яхахын тулд тэгээ тэр хүмүүсийн амьдралыг ямар мундаг харуулсан. Та нар яагаад ажил хийх гэж ирсэн хүмүүс юм уу? Та нар уг нь бол ажил хийх гэж ирээгүй явах гэсэн хүмүүс бол хагасаа ирдэг ч үлээ те. Тэгэхдээ та нар тавтаад ирчлээчлээ ингээл тэр туршиж үзчихээ явдаг тийм. Очоод хоол идчихэд хаалгахгүй хаяа явчих. Нэг өдөр амарчаад хоол идчихээ явчихсан тийм. Тэгэхээр яг ажил хийх гээд би болохоор одоо болтол би энэ зохиолын тэр юуг ойлгодгоо. Үнэхээр тийм идлэн зарах идлэн Жорж олцсон юм байсан болоо үгүй юм болоо. Үнэхээр нэг хоёр хөгшин бид хоёр одоо ингээ өгөх юм чинь хэдэн төгрөгөөр энэ идлэнгөө өгчих гэсэн идлэн байсан юм болоо үгүй юм болоо гэдэг би одоо болтол ойлгодгоо байхгүй. Харин тэр яг үндэрч гардаг юм лээ. Би ярьсан л гэдэг байгаа тийм ярьсан. Би одоо ингээ захаа өчнө ерөөсө $100 одоо явуулчих гэдэг чинь тийм. $100 өгчихгээд баг тэр чин хямдхан баг тэр өвгний нохоогоо халуулдаг өвгний мөнгө чин баг тал малын босцохчод идэг баг шүү. Хоёр төрүүлээ очиод ажиллаа ээж. Би наа нэг чиээс $50 өдөр одоо мөнгө олчих илүү. Хоёр өндөө зараад яалыг туулаад ирээд. Юм уу лээний чинь зайлын тийм туулаад ирээд байгаа байхгүй. Тэр нэг хулгана бол тэгээ алчаад байгаа шүү дээ. Хулгана. Тэр ер нь нэг тийм зөөлөн юм дуртай юм шиг байгаа. Яг нөгөө их чин тэр Клара гэдэг их чин нэг юу нэг хилэн билүү нэг юм өөдс өгсөн гэсэн чинь тэр нөгөө хилэнгийг хайцсан гэдэг чинь. Тэр хилэн ингээ илсэн чинь амар гоё юм зөөлөн нэг тийм бархатны нэг юм байсан юм шиг байна. Тэгээд тэрнийг өгүүлээд идэв. Тэгэхээр нэг тийм туулай амтэн ч юм уу ингээл нэг тийм зөөлөн юу үгүй хулгана нөгөө тэрийг бас голоод өгсүүлдэ. Тэр бас гоё биш байгаа юм аа. Яг хулгана гоё гэдэг байхгүй гэл. Тэгээ хулганыг хэлэхээр нөгөө хазангуут нь жоох ингээ нялцдаг тэгэл өвчдөг гэдэг байна. Тийм. Тэгээд чинь тэрний бярм тэгээ бүр ингээ төсөөлөх бүр нэг амар бяртан тийм л юм шиг байна. Тоймгүй тэрийг өөрөө мэддэг. Чинь зүгээр ингээл хүний гарыг ингээ бариад бяц авдаг үстэй гэсэн. Одоо тэр юуны дүр бас их сонин дүрээ. Тэр нөгөө нэг тэр хүүхдийн нөхөр хэнийг ихэж үдчихэж байгаад гараа бицсэн буржгар гэдэг тийм. Тэр буржгар чинь болохоор бас өөрөө нэг тийм тэр яг нэг тийм жижигхэн биетэй хүмүүсийн нөгөө амбицтай. Тийм болохоор өөрөөс нь том биетэй хүмүүстэй задлах гээд байдаг. Тэгээ өөрийн тэр чинь бас нэг боксын сүрхий чинь авар мавар босч илүү нэг тийм финал үлдчихсэн юм. Тийм бүр нилээн сүрхий мужийн юм уу нилээн сүрхий бас. Тэгтэл тэр нөхрөөр дамжуулаад Стенбек хүмүүсийн арай шиг амар зурсан байна. Нөгөө наадах чинь жижигхэн биетэй хүмүүсийн занштай ингэдэг өндрөө ингэдэг гэл. Тэгтэл нөгөөдөгт нь хамгийн юутай бүр энэ хорвоо дээр байхгүй том биетэй хүн хүртсэн. Өөрийнх нь фармд нь тий. Тэнгүүтэл нөгөө хүний чинь бүр одоо нөгөө нэг ингэжээдэг амбицийн бүр чинээнд нь толтол нь яатсан хүн хурж ирээд. Тэр буржигч бол яг тэгж байгаа. Тэгээ өөрөөсөө том биетэй барахаар ингээл дотор нарслаад үзмээр зодтолтмоор санагдаа тий. Өдөөл яаж игээл. Гэхдээ тэр чинь бас муугүй зодооч сайн зодооч гэж байгаа. Тэгж байгаа тэр яг тэр хэсгүүс нэг юм төгшүүртэй байдаг. За нөгөөдгөө хилдэг чи цааш намайг хэлхээс нааш өдөлж болохгүй шүү гэдэг. Тэгээд одоо наатаа 50 гэж 50 дгүү. Чи урдлынх нөгөө бас юун дээр бас эрэхтэй нэг юм гой даашин зүмссэн охины үг нь харж барьж үзэх гээд плажин тий. Бариад үзсэн нөгөө тэгээ ашхрангууд айгаад ингээд чанга уцчихлээ. Тэгээд угаалчт юм шиг. Тэг нэг ойгүй бэртээ болохоор. Тэгээд тэрнээс болоод зүхдэг шүү дээ. Тэр хоёр ерөөсөө мэдгүй байнга тэгж явсан юм шиг байгаа тий. Ер нь. Харин тэгээд өмнө нь хидч тавтагдсан бөөмөд. Тэр ямар ч байсан. Хэрв саяны тэр нэг юутай эмгэнэлт явдал болоод өнгөрчөөгүй бол ахаал ингээд үргэлжлээд байх шин. Тэр хоёр бол мөрөөдөлнч дуусахгүй, хэрэн тэнэх тэр аялалч дуусахгүй. Тэгээд энэ хизээч байхгүй ингээд энэ тэгээд цаагаараа одоо энэ амьдрал гэдэг өөрөө нэг тийм утга учир өгөөч юм шиг тэгсэн мөртлөө хүн салж чаддгүй ямар нэгэн юмны нэг амттай юм байдаг хүнийг амьдруулах гэж цааш нь
нэг амьдралд нэг тийм татагдах юм байдаг. Тэр Жоржих болохоор Жорж бол өөрөө бүр классик мөрөөдөгч байгаа байхгүй. Амар гоё мөрөөдөлтэй. Мөрөөдөл нөө хүмүүст уяраач чаддаг. Нүдэнд харагдтал тий. Өөрөө тэр чинь сэргэлэн чинь амны тэр уран цэцэн ч гэж янзтай. Нөгөөх болохоор зөвхөн тэр мөрөөдөлт нь ховстууснаас гадна тэр нэг тийм сонин одоо яг нэг тийм psychopath хүмүүсийн нэг тийм сонин зуршил нь яг тийм нэг гоё зөөлөн нэг тааламжтай мэдрэмж авах юм дуртай. Тэр нь юу байх нь хамаагүй те нэг тэр нэг гэхдээ даваа димээ байна гэж байгаа маа те. Тэгэхээр амьд тавил зүгээр. Тий. Тэгэхээр одоо холгон ч юм уу туулаа ч юм уу тэгээд магадгүй эмхтэй хүн тэр чинь тэр эмхтэй хүний хүн гэдгийг юугаа цаанаа өөрөө мэдэхгүй байгаа болохоос биш өөрөө цаанаа эмхтэй хүн дуртай юм шиг байна. Яг гэвэл анх тэр юуг нөгөө буржгар хаав ингээл ороод ирэхэд ингээл гөлрөөд харцаа салгах чадахгүй байдаг шнэ. Тэгэхээр яг тэр цааталт нь ирэх хүнийх нь хамаг юм ингээд бэлэн болцсон. Асцсан өөрөө эмхтэй хүнд маш их тэмүүлсэн. Гэхдээ тэрнийг эмхтэй хүн тэмүүлж байгааг мэдэхгүй. Тэгээд тэрнийг биологийн биологи. Тэнгүүтээ тэрнийг гөлгөөр юм уу, хулган юм уу, туулай юм уу идэх гээл ингээл тэр өөрөө тэр яриад байгаа гөлөг, туулай, хулган бүгд яг үнэндээ бол цаанаа эмхтэй хүн юм шиг байна. Тэ харин тэхэл болтой тэр чинь биологийн. Тэгээд нөгөөх нь тэрэн дээр ингээд нэг за яана нэг юм тийм юм болчихгүй л өмнөөс нь айгүй их санаа зовх юм аа. Уншиж байгаа юм бол яг тийм л тэгэл тэрэндээ гой хөдөлгөтэй яваад тэр нэг гүлг рүү ороод тэгэл өөрхөн гүлгүүд нууцаад хийвж орж ирэл цаашаа лавтингүүт өө гүлгээ авч тавьж айгүй л алж бас алчлаа. Гүлгийг алаачдаг. Алдсан баг тий. Тэгээд сандраад нөгөө гүлгөө бариа өгч яхад нөгөө хүүх ороод ирдэг шин. Тийм. Тэгээд чи наана юу гэж байгаас нөгөө гүлгөө нууцсан тэгээд зайлвал тэгээ балардгүй. Тэгээд бас сандрахаараа ингээд хамаг их базаад тавьчихсан шүү. Сонин дүрвэлээ. Хийх юм та одоо юу гэх. Яг таны хэлээд байгаа тэр үн бахлаад хүн чинь нөгөө ялгаа авахгүй амтны юм чинь те. Тэгэхээр нэг юм саагураа эмхтэй үнтэй холбогдохтой нэг тийм байжл байгаа шүү дээ. Тэр нь л байсан л ах л та. Хамгийн сонин мэдээж тэр боржгор гэдэг тэр онгороо нөхөр бол их хайрлаад байх юм байхгүй байгаа. Тэр бол хэдийгээр ойлгох тэр хүмүүс нь яриад одоо тэр өндөр адуучин ч яриад энэ юм ямаа гэдээ ярьж байгаа ч гэсэн тэрэнд бол нэг тийм хүнд нэг за энийг ойлгож болно да гэх юм харагд. Тэгэхээр бусад бүх дүрийг ойлгож болмоор нэг тийм өрөвдмөр юм харагдаад байдаг. Тэр одоо тэр нэг нохоогоо яадаг өвгөн тэр чин баг нохооныхоо юунд хонцогноод баг тэндээс явчих гэдэг юм шиг. Уг нь бол айгүй дажгүй аваа мөнгө хураацсан төхөрөж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нохоог нь ботсон. Тий нохоо нөгөө өмхөө үнэртэй байна одоо. Тэгээ бас бодохоор тэр бас нөгөөдх нь хилээд байгаа бас зөвч юм шиг байна. Гэхдээ наад нохоо ч н одоо ингээд магадгүй өөр хүмээр санагдчих болж зовдсон байж тээ чи наад чи өөр юм харахаа байц явж чадахгүй ядарч зүгээр ингээд алчуул яадаг мэддэхгүйгээр тий зовоож байгаа гэж бас тэгдэг шүү. Тэгээ бас нөгөө талаар хараа бас нэрэж бас тийм юм шиг. Тэгээ нөгөөдгөө үгүй би ч та насаараа хамт байсан ч амар сайн хонч нохоо юу ярьж байгаа одоо яаж болох юм бэ? Тэгэл тэр нохойг алсан сэтэл Жоржд зориг оруулсан юм шиг байна. Тэрнээс өмнө өөр фармууд ажиллаж байсан тийм. Өөр фармууд ажиллаж байхад янз янзын болоод хоёулаа цухтаад бүр тэр хоёр чинь бүр хааж очихоос өмнө эмээдэм юм болвол цухтаж энд дэр шүү газараа тохирчдаг хоёр байгаа байхгүй юу? Тэр чинь очихгүй байж байхдаа энэ газрыг харж гин үү? За чи юм цотод энэ дэр шүү. Бүр яг тэр тэгэхээр тэр хоёр чинь бүр тэрэндээ бүр мэрэгчсэн юм шиг хөөх нөгөө хүнийг тэр сэтгцэн эмхтэй хүнийг авчихгүй тэр бүр тэрэндээ бүр гарчсан нөхөр байгаа байхгүй. Тэр миний бодлоор Жорж хизээч эннээс энэ ачаа дарамт болж байгаа энэ ачаанаас нь салъя энийг зүгээр ингээл цааш нь харуулчих гэж хизээч бодож байгаа юм шиг. Гэтэл тэр энэ нохой өмхийн үнэртж जैन ямар ч хэрэггүй сохорсон дүлийн ийм нохойноос энэ нохойг өөрийн амрах хэрэгтэй шүү дээ гэдэг нөгөө юуг харангуйтай тэр магадгүй нөгөө тэр үйл явдлын дараа тэр нөгөө болсон. Тэгэхээр энэ нөгөө яг мундаг зохиолууд дандаа тийм байдаг. Нэг яаж байгаа юм дандаа нөгөө юмныхаа нөлөөлдөг. Нэг юм нөгөөгийнхөө шалтгаан болдог тий. Нэг шалтгаан нөгөөгийнхөө тэрнээс өөр давар гарч идэг. Тэгэхээр энэ бол үнэхээр тийм авьяастай бичигдсэн
онцгой уран зохиол гэдгийг нэг том шинж юм л дээ. Тэгээ хамгийн гол нь одоо жоохон Стенбекээс өөр тийм нэг юутай зохиолч бол энэ чинь дөршүүлэл хэвээр нэлээ урт зузаан арман болгочихоор шүү дээ. Бүх юм сонирхолтой юм чи ахаал ингээл яадаг чи одоо тэр хүүхэн гिचл өөрөө ямар хүүхний шугам яваал тэр буржрын шугам яваал ингээл нөгөө тийм ингээл яваад байсан бол тэр чинь дажгүй л арман болох байх. Гэтэл тэрний чинь бүгдийг авч яг ерөөсөө бүх юм гэтэл энэнийг одоо мэдгүй чи хэдэн цагт уншсан? 4-5 цаг уншсан. За тэгэхээр нэг 3-4 цагийн дотор хүн 4 цагийн дотор хүн зүгээр нэг хоёр сууг эргүүлээл нэг хоёр киноны хэсгийг яаж байгаа л заавд юм бэ нэгэ солиод өнгөрдөг штэ. Гэтэл 4 цагийн дотор энэ ямар гоё ном уншаад ямар гоё ертөнцийг өөрийнхөө дотор бий болгож болох вэ? Тэгэхээр энэ ном одоо монгол хэл дээр 3 хувилбар байж байгаа энэ номыг яхад манай залуучууд магадгүй нэг тийм нэг ном уншдаг хүмүүс байдаг шүү дээ. Би нэг амьдралдаа би нэг л ном уншсан. Тэр нь тийм ном байсан гэдэг нөгөөдгөө аягүй сүрхий яриа. Тийм хүмүүсийн хувьд бол жишээлбэл магадгүй энэ нэг 4 цагийг ийм номонд зарцуулчихад тэр хүн ахаад дараа нь ном уншихгүйгээр байж чадахгүй болчих. Тэгээ юу нэх гоё байгаа юм л да. Төгсгөлдөө энэ хин чин одоо ер нь бол энд байгаад бас хэцүү юм л Лений бол яг одоо энэ хүмүүсийн дунд байгаад ингээ хэцүү байхгүй тийм ч. Тэгэхээр одоо яг яалч нөгөөх нь тийм үйлдэл хийхээс аргагүй л тэр ч одоо хайрсан тал хийж л байгаа хэрэг тийм. Яг тэр юутай адилхан болчихж байгаа. Яг тэр одоо нийлдэг нохотой адилхан ч юм уу тийм. Чи одоо байх айгүй хэцүү байхгүй. Тийм хүн ганцаараа явна гэдэг тийм. Тэгээ дандаа үргэлж тийм дорооцолт нь нийгэм шиг үргэлж хүүхдээрээ тэгээ тэрийг хилээд диш тэр нэг гоцгор гээд нөхөр орж ирээд хөрхийг гүлэг аваад ингээд нэг гүлэг заалгуулад тэгээ нөгөөдгөө тэврээ унтж жагаад загнуулаад буцаага аваачаа тавиад чи хаашээ бурхан юм шиг яг зүгээр наач хүүхд биш тийм. Наач зүгээр хүүхдэр юм биш тийм бурхан нэг тэгээд дууалтаа гэдэг чинь нэг тийм л гоё юм дүр байгаа. Тэгээд энэ Стенбекийн санаа бас зөвөн шүү. Хүүхдэрийн байна гэдэг нь өөрөө тийм ямар ч хэрэггүй одоо нэг юу одоо энэ нийгмийн элдв юу гэх. Гэтэл тийм бай хүүхдэрээ хэрэггүй ариун сэтгэлтэй байна гэдэг ямар хэцүү энэ амьдралд тийм. Харин амьдрах баг боломжгүй байхгүй. Тэгэхээр хүн муу ээжээж илүү муу зан сурж ээж илүү муу юмд гарсж ээж илүү зал сууж ээж энэ амьдралыг туулдаг болж тарах гэдэг байхгүй. Гэтэл хүүхдэрийн байна гэдэг хичнээн сайхан зүйл боловч энэ амьдрал зохихгүй. Харин тийш одоо нэг яг л тийм байна. Тэр бол яг аюу гоё. Тэгэхээр одоо энэ чинь нөгөө явж нөгөө сайн хүн байх хэцүү гэж нэг философи нэг байдаг шүү дээ. Эртний грекийн. Тэгэхээр сайн хүн байх нь хэцүү юм уу? Хүн ер нь сайн явдал энэ рүү ингэж яа. Тэгэхээр одоо магадгүй энэ нэг их том арманыг уншихлаар чи хүн бас ядардаг, төөрдөг. Магадгүй одоо миний насанд очиж байгаа хүмүүс чинь за хэдэн удаагийн өмнө энэ нөхөрч юу хийж илаа ингээ эргүүлж юмшдаг ч юм уу тиймэрхүү. Гэтэл энд бол ямар ч тийм зовлон байхгүй энэ номонд. Бүх юм нь маш чигжүү. Тэгээ бүгд нэг дор тэгээд үнэхээр амттай уран бичигдсэнээс гадна энэ номыг уншиж чад бараг л кино өөрөө нүдэнд харагдаж байгаа юм шиг тийм. Би тэгээд бодож ирсэн. За бол тэртэн уншихтаа энэ нэг хинтэн тоглоё гэж бодох бол тэрнийг заавал өөрөөс нь ярилцахтаа асан шүү. Хинт миний бодлоор бол чи ингээ бүгдээрэнд тоглолч амар гоё санагдаж байгаа. Нэг Лени гарч ирэл, нэг Жорж гарч ирэл, ингэнгүүт нэг нохоогоо бодолтой үг нэг нөгөө тэр чдэл тэр нэг тэр хүүхэн хүртэл хүүхэн хүртэл чи тоглол ингэх юм бол амар гоё юу болж магадгүй санагдсан надад. Тий жүжигийн зохиол болохоор тэр ихний текстүүд их гоё ингээл гоё хоорондоо яриад ийм штэ чи бити ийм тогтмол уснаас ууж яа нааш урсгал уснаас ууж яа да чи гээл ингээл тэгэл тэр ихнийхээсээ ихтэл хүн татаад эхэлчихэж байгаа юм да яг тэр бас их юу гоё дүрсэл тэр нөгөө тэр орчин байгалыг бас их гоё дүрсэлж илээ тий ирээ тэр гоё гараад тэгэл үйл явдал текст ингээл эхлэнгүүт л хоорондын харилцаа эхлэхэд л шууд ингээд их гоё хүний ингээд сэтгэлийг татаал эхэлчихлээ л тий цаашаа яах өрөвдмөр за энэ хоёр л нэг л тийм хөглөх нь яах вэ гэл өмнөөс нь ингээд шууд хайрлахаар анхны газрын тухай ярьж байгаа нь тий танилцуулж байгаа. Тэр тэдний хоёр газар байд юм шиг байна.
нэг нь тийм нэг нь ийм гэлээ. Ямар тэрний үн төрх арай үнэтэй юмсан муу үйлчлэгээ тэтгэлээ шүү дээ. Бүгд нь сонирм өнөө унш суулгуулдаг. Тэгээ нөгөөдгөн сороо үйлчлэгээ гэдэг. Тэр юуг нөгөө вискинийхэн тухай хүртэлтэй. Нэг нь 20 цент, нэг нь 25 цент ч үлээ, 15 цент ч үлээ ингээл юу тэрнээс муу үйлчлэгээ тэтгэлээ шүү дээ. Тэгээд үнэхээр тэр үнэхээр нэг тийм амьдрал гэдэг өөрөө ямар сонирхолтой мөртлөө ямар өрөвдөлтэй тэгсэн мөртлөө цааталт нь ямар гоё сэтгэл татам зүйл байд юм бэ гэдгийг одоо жишээлбэл одоо нэг нөгөө итгэхэд өнөөдөр чинь хүмүүс амьдралын сайн сайхны тухай үзүүлэх гэж байгаа юм нь гоё байгаль юм уу эсвэл баян хүснээр амьдарч байгаа хүмүүс эсвэл сайхан хүн ч юм уу нэг тиймэрхүү юмнуудаар л орд хаш ч юм уу тиймэрхүү юмнаар л үзүүлэх гэдэг шүү дээ. Үлгэр шиг юм. Гэтэл эн чинь бол үлгэр бүр аюу тийм хэцүү юм яаж байгаа мөртлөө цааталт нь энэ амьдрал ямар гоё хүн жинхэнэ хүн байх ямар агуу зүйл юм бэ гэдгийг хүнд шууд харуулж байгаа тийм. Тэгээд энэ хоёрын юу усах гоё одоо юм зөрчил драматург их гоётой эхлэхдээ л хоорондын зөрчил нь их гоё байдаг байхгүй. Хайртай бие биендээ бүржигтэй хайртай тий. Бие биендээ тунин тэгээ нөөдгөө чи тэнгээ гээл би чам зөндөө хэллээ шүү дээ. За дахиад ихнээс нь ярихгүй ч гээд яах ч юм блэ дандаа л ингэсээр ирсэн гээл яриа загнаад нөөдг нь гомдонгууд за арай хэдрүүлчтэй за битээ гомдороо чи гээл нөөдг нь болио би агууд ч амьдрий гэдэг. Тэгдэж би агууд ч амьдрий гэсэн. Чи ямарыг хоол болж идэх юм гэдэг чинь. Өө би зүгээр наранд бие гээл хөвчээ шиг тэгэл амар би чинаа хөөгөл бол ёо гэ. Тийм шүү. Вэ би чам тэгж хэлээгүй шүү дээ гээл ингээл эн чинь нэг гоё юм драматург зөрчилтэй те энэ гоё юм юу нэгээд тэрс зүгээр ингээд хоёлаа явсан одоо тэргээр их гоё зүг маш зүг эхэлчихэж байгаа байхгүй ингээл эхнээс л ийм гоё драматургтай хэлчихвэл цаашаа хөөгдөх юм өшөө хайрлах хөөгдөх юмуд гараад ирчихэд тэргээр юм айгу гоё эхэлчих эхлэлтэй өөр тэгэл эхний текстээс хойш хүн ингээл ингээд уншаал явчихвал тэгэл тэр текстийг хараад тэгээ гоё шүү дахиад яг ингээд задлаад ингээд том болгоод бичсэн ч болохоор те маш гоё бүгдийг бацаад урдах түүх мөнхийг гаргахгүй ч ярийн дунд дурдтал өнгөрч болох шууд голын ажууд амраал эхэлж байгаа байхгүй амраал заа чи одоо ингэхгүй шүү одоо сайхан ажилд орно шүү болгоомжтой байгаараа миний үгээр байгаараа яг миний хэлснээр л байгаа шүү давтаж игээл нөгөөх нь давтаал тэгэл нэг гоё мөрөөдөл яриад байдаг нэг юм өөрсдөө идэлнтэй болоод туулаа өржүүлээл тэрийг их гоё ярьдаг юм аа нэрэж яг уншиж байгаа үуч нэрэж бас тэгмээрч биш санагдаад яг тэгж гоё төсөөч. Тэр гуруулаа нийлээд би ярихаараа бүр гоё. Тэгээ тэр мөрөөдөлтөд автаад бүр ингээ шатаад тэгээ байц сууч чадхаа байл. Тэгээд чи ярьчдаг байхгүй. Утахгүй бид тэр ингэ. Тэр чинь тэрнийг хүнд ярьдаг лөө. Тэр нөгөө юунд ярьдаг шээ нөгөө нэг тэр нөгөө хард жүжигчэнд хард ярьдаг. Хард ороод тэр харцсан бас эхлээд нэг юм юу байгаад гэдэг чинь ингээд уншихаа нэг тийм нэг муу юм хийх гээд байгаа ч юм шиг те. Битгий ярьч яг өмнө гоё айгуу гоё мөрөөдлөө ярьчдаг баг. За гуруулаа тэгээ тохироод хинт чинь мөрөөдлийг ярихгүй шүү. Ээддээ та нар амаа хамхиж юу гэ те. Гуруулаа сэмхэн байж байгаа л хийчихье. Бид гурыг тэнэг явуулж яхад нь хийгээд. За хэлвээ гэд дуусан гут нь нөгөө хэд ингээд шүн унтдаггүй шүү. Өөрөөсөө өсвөл амьсгаад ал нүдэнд гэлцсэн. Тэр их гоё дүрсэж бас үтсэн байт юм те. Өрөөндөө ингээд унтчих та бүгднгийнхэн сэтгэл дороо догдолцсон те. Тус тусдаа ингээд мөрөөдлөө бодоод тэгээд аль нөгөөх нь яриад байгаа ч гэл. Тэгээ нөгөө нэг тэр мөрөөдөл нь шатаж яваад одоо хүн чинь нэг юм юу гэдэг бүр нэг авалцсан нэг юм нууцыг те нэг алдахгүй шиг хэлмээр амттай нэг юм ангаа ярьчдаг шээ. Яг тэрнтэй л ярьчдаг шээ хар. Өө би удахгүй ингэ. Одоо наваа удахгүй ингэ гэдэг. Тэгээд тэр хэсэг бас их гоё. Их гоё тийм бичигдсэн бүр ингэ мөрөөдөлтөө шатж байгаа, мөрөөдлөө ярьж байгаа. Тэгээд тэр мөн Ленин тэр Жоржороо тэгээд чи ярьж байгаа. Чи дахиад нэг ярьж байгаа л та. Би зүгээр сонсъё гэл. Би ярихаар хөөрхөн Ленин дохоо ингэ тэрэндээ төөрөлдөд байх шүү. Би ярихаар нэг л биш болчиход байна. Чи нэг сайхан яриад гэл. Тэгээд ярихаар тэгээд ингэн нэстэй гэл өнгийн туулаад тэгээд туулаад яриад гэж шүү. Гоё. Би тэр нэрээ тонирхаад юугаад гэдэг чи би мартчихдаг чи. Ерөөсө тэгвэл боли би агууд очиод яачих. Тэр баг тэр Ленинээс гарч байгаа баг тэрнээс гүжүүдэлж байгаа цорын ганц зохиолтол нь тиймэрхүү байдаг багш тоньсон тий. Тэрнээс бусад зохиолт нь бол үгнээс нь гардаг шүү дээ. Гарахгүй биш явцсан баг. Нэг бид нар чи нэг юм руу хот руу ч үлээ хаашаа явчихдгийг нөгөө харна ихтэй тэгдэг байхгүй. Айд Жорж очиод ингээ ирэхгүй байж магадгүй шүү. Түл чи яаж амьдрах вэ? Тий. Хүцэн ч байх юм уу? Үгүй гэл ингээ нөөтөн босоод ирдэг шүү дээ. Уулах гарсан гэдэг лөө.
Тийм тэгвэл за яг хөөгүй гэж болно. Нэг зугтсан ч юм уу хүн зодуулаад эмдэг рүү ямар нэгэн шалтгаанаар ирэхгүй гэж болно шүү дээ гэсэн чинь нөгөөт ингээл Ленин бүр ингээл хувьсгээл хамаг юм чангараа. Тэгээ нөгөө харч үе юм чинь за 50 бай. Би зүгээр тэр төсөөлөд үзье гэж ярьж байна гэдэг. Тийм хайртай байдаг шүү дээ. Тэгэл Жорж аав нүггүй авъя Жорж дээр очимоор ингээд тэгж гоё дотноссон. Олон жил ингээд үерхэд нөхрөлцөө би энийгээ маш их хайрладаг. Ингээд би энийгээ гоё нөхдөг. Нэг нь аваа явдаг. Ингээд тийм гоё би энийгээ хайрладаг болсон. Баг багт нь эмхэрлэн зодоол доромжлол тэгэл тэр нэг ус руу нэг үсрэгсэн юм шиг. Тэгэл тэндээс амин аваад за тэгэл тэрнээс шүүрхий хайрладаг л болсон юм шиг байна. Одоо нэг гэсэн гэж байна. Тэрийг бас нөгөө мөнд яриад идэх чинь нөгөө гоцгорт би нэг анх бит хоёр ингээд би тэрнээс биш ерөөсөө нэг бас хайрладаг болсон. Яг аяга хайрладаг ус гэж хэлэхгүй л байгаа юм л чи их гоё өмнөд нь бас их гоё ингийн мэддэг чи яг гоё ингээд хөзөр ингээд эргүүл сунгаа нөгөө хүнд яриад тэгэл тэр хооронд л тийм юу гэдэг чи гоё дотн танилцсан дүүгээ яриад сайхан зохиол үлээ. Тэгээд маш гоё богинохон юм дотор ингээд маш сонирхолтойгоор маш олон үйл явдлыг маш олон дөрүүдийг ингээд хийсэн тийм санаачлаг гараад чамайг энд гарч байгаа 5 6 дүрд бүгдээр нь чи тоглолдог тийм юугаар яг үлжи тоглох уу тийм шүү дээ гоё яавал үнэхээр гоё шүү тий сонирхолтой маш сонирхолтой юмыг ээж мэдхөө бас энэ хулгунууд ба хүмүүс гэдэг юугаар нэг хүний амар зөв янз янзын гэсэн нөгөө айлгүй өхөнд хүртэл модерн сахлаа усж байгаа дулаа ус зүүж байгаа тоглож чих тийм бүх дүрдний явах тийм юу гарах чинь билүү хамгийн гол нь энэ гоё Арманы тухай Арман гэхлээр хүмүүс их бэргээд идэг энэ бол маш жижигхэн Арман маш гоё зохиол энэ гоё зохиолын тухай биднэрт үнэхээр гоё амттай яриа өрнүүлж бидний урилгыг хүлээж авч манай нэвтрүүлэгт оролцож энэ гоё зохиолын тухай ахиж уншмаар санагдтал гоё ярилцсанд баярлалаа. Нэр би яг одоо ахаад бас зарим нэг хэсгийг мартснаа сая чиний яриан санангуудаа ахаад унших юмсан гэж бодож байна. Тэгээд энэ өнөөдрийн ярианы мэсэдв юм 1930-аад он Америкийн эдийн засгийн хямралын үеийн гэхдээ хүн хамгийн хүнд хэцүү цаг үед ч гэсэн хүнээрээ байх боломж хүнд үргэлж байдаг. Хүн зарим үед тэр үед хэцүү байсан болохоор би тэгсэн юм а гэж өөрийгөө хожим булзааруулах тийм шаардлага хүнд хэзээч гардаг. Яагаад гэвэл хүн чанар гэдэг юм ямар ч цаг үеэс хамаарахгүй байдаг. Хүн амьдралд юу ч тохиолдлоо гэсэн хүн үргэлж дээд хүн байх боломж биднэрт өрөөлж өгөгдсөн байдаг. Энэ тухай гайхамшигтай зохиолын тухай ярилцлаа. Тэгээд бидний урилгыг хүлээж авч ирж ярилцсан. Бол тэртэндээ баярлалаа. Уран бүтээлд нь амжилт хүсье. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ бас урьж оролцуулсанд маш их баярлалаа. Босноо. Асуу байл. Сайн бацхан уу ингээд та бүхэндээ бид Sweat хамтлагийн Beautiful Ones хэмээх дуу хүргэж байна. За Sweat хамтлаг маань Английн Britpop-ыг гаргаж ирсэн 4-5 хамтлагуудын нэг гэж тооцогддог. Үүнд болохоор Blur, Oasis, Pulp зэрэг хамтлагууд бас багтдаг. Тэгээд Beautiful Ones гэдэг дуу маань нэрний хувьд болохоор одоо үзэсгэлэнт хүмүүс, үзэсгэлэнт этгээдүүд гэсэн утгатай нэртэй байгаа. Тэгэд энэ дуу бол ер нь одоо 90-ад оны Английн залуучуудын амьдрал тэдний шөнийн амьдралын тухай өгүүлсэн ийм дуу байгаа. Fun fact хөгжилтэй факт гэх юм бол энэ дууны ажлын нэр нь Dead Leg буюу одоо амьгүй хөл гэсэн тийм нэртэй байсан. Ямар учиртай юм бэ гэхээр Dead Leg гэдэг нь бол одоо манайхны хэлээр одоо кулькацдах тэрийг хэлж байгаа. Тэгээд ямар учиртай юм бэ гэхээр шинээр орсон гитарчнаа хит болох дуу зохиохгүй бол одоо хөлийн кулькацдж амьгүй болох нь гэсэн амлалт өгсөн байт юм байна. Тэгээд энэ дуу бол Англида топ 10-та 8-д нь орсон. Олон хоногийн турш явсан. 7 хоногийн турш хит байсан. Ингээд бүгдээрээ дуугаа хүлээж авцгаая.
تبت سمغار ورتيها الشك وجه غيماني فرقت وجه غيماني فرقت صوت الطين